3, 2, 1 тэг эфир. Тал сайхан нутагтай билээ, тамсаг сайхан устай билээ, таван хошуумалтай билээ, тараг айраг элбэгтэй билээ. Өвгөн настан эцгийнхэн өмг түшигт өссөн би, өнөр буурлижийнхэн өршөөл хайраг хүмүүжсэн би. Энэвий өсөж эрийн цэнд хүрлээ, эрвий чангарч хүний зэрэг боллоо. Аавын бид хүнтэй танилцах, агтны бид газар үзэх, эд хураахаар эрдэм сурах. Эрдэнэ мэрэгдэн сургаал биш үү? Энэ ертөнцид хүн гэж төрөөд эрдэм сурахгүй тэнэгээр өтлөх үү? Энэ цагт эр гэж өсөөд эрийг сахиж насыг барах уу? Яршиг төвөг хоёроор өөрийн биеийг гэрхшүүлж, мэдэхгүй, чадахгүй хоёроор хамаг хэргийг мухарлаж, эхнэрээсэн ондоо хүнтэй танилцалгүй, эмээлээсэн өндөр даваа давалгүй, айлаасан бусдын үдийг таталгүй, ахаасан бусдын занг мэдэлгүй, гэдийж сун хэлхийж, хойшоон сун холгойж, уучлан баримтлан өвширч, яг баримтлан ягширч, унтах эдэг хоёрыг жаргал болгон эрхэлж, нүд нууханилдан гэдсгүзээ зүрдийн, ууж идэхтэн уургаймар, урагшаан гიშгэхтэн ургаа хад, хурж гэдэргэн уллаж, улбайж хавалбайж, хэвтэх нэг муухай. Ихээс үр хөөхөд төрсөөр, үрээс үүд өрх үүссээр, хүнин зом болж яваа, хүлгэн сүр болж яваа. Өнөр сайхан Монгол үнд сайн хөгжүүлж, өргөн сайхан эрх чөлөөг бадруулж, өдгөн сайхан мал сүргэн өсгөж, өн сайхан нутаг усаан эзэмшиж, айл зэрэгэлдээ олон улсаас хоцрохгүй, ахдуу төмөн үндэснээс гээгдэхгүй, бохир бүтүүлэг ёсон халахын төлөө, боловсон чирэг байдалд дэвшхийн төлөө. Өөрийн биеийг гололгүй, өчүүхэн чадлыг чамлалгүй, алда биеийг гамналгүй, алхаж сун залхууралгүй. Аль байдаг чадлаараа чармайж, арга ухаан бүгдээ нэмэгдүүлж, олон нөхдөн хөгжөн уриалж, олон түмний төлөө зүтгэх нэг чухлаа. За хтэмч Дамдын Сурангаа Монголын утга зохиолд юу хийсэн бэ? Энэ асуултанд хариулахын тулд тухайн цаг үе ямар байсан? Өөрөөр хэлэх юм бол Дамдын Сурангаан утга зохиолын ажлаа, судлалын ажлаа эхэлж хийж эхэлсэн 1950-ад оны үеэс тэрнээс хойш үед. Энэ үед бол үзэл сурталын дарангуйлал ямар байсан бэ? Улсын дотоод ямар байсан? Улсын гадаадаас тулгаж байсан ийм чиглэл хандлага юу байсан бэ? Энээс эхэлж ярил Дамдын Сурангаа 1947 оноос 50-ад оны хооронд анхны судалгааг бол хийсэн. Энэ нь бол гэсрийн
туужийг бол судалсан юм аа. За тэгээд энэ үед бол үзэл сурталын одоо ямар юм одоо гол тулгагч байсан бэхлээр энд бол хэлсэн байгаа юм. Өөрөө одоо Монголын утга зохиолын 3 бат таймыг одоо бичсэн туршлаганда одоо дүгнэлт хийж тэн дээр бол ингэж бичсэн байгаа юм. Монголд хуучин уран зохиол байгаагүй гэх буюу байсан бол тэр нь цөм шашны уран зохиол байсан гэж боддог хүмүүст Монголд хуучин уран зохиол байсан. Түүний дотор иргэний уран зохиол чухал суурийг эзэлж байсан гэдэг ийм одоо хэцүү асуултыг ойлгуулах явдал бол бидний одоо гол зорилт байсан юм а гэж ингэж одоо хэлсэн. За энэ нь бол одоо юу гэсэн мэхлээр ер нь бол тухайн үеэс эхэлж манай гадаад дотоодын эрдэмтэд судлаачд бол Монголын эртний уран зохиолыг бол энтхэг төвдөөс одоо зээлдсэн, хуулсан, ийм одоо дуурайан давтсан ийм уран зохиол байсан гэж бич тэмдэглэж байсан. Түүний гадна бол энэ Монголын хуучин уран зохиол гэдэг нь бол ихэвчлэн шашны уран зохиол байсан гэж хэлж байсан. Мөн түүнчлэн Монголын энэ их утга зохиол болвол чухамдаа 1921 оноос хойш Монгол соёлтой болж, Монгол утга зохиолтой болж, Монгол бол жинхэнэ одоо юуны соёлын ертөнцлөө нэвтэрсэн гэсэн ийм одоо чиглэл бол одоо ноёрхож байсан. За ийм үед одоо гисрийн туужийг бол одоо тухайн одоо зөвлөлт толгойд улсад судлахаар одоо очсон. Ингээд одоо гисрийн туужийг одоо яах гэж хамгийн түрүүнд одоо гол судалгааны сэдэв болгож сонгож авсан юм бэ. Энэ бас их чухал асуудал. Ер нь бол гисрийн туужийг тухайн үед гаргаж ирнэ гэдэг бол гисрийн туужийн тэр гаргаж ирсэн гарцаар бол Монголын утга соёлын олон дурсгалыг гаргаж ирэх боломжтой байсан. Гисрийн туужийг бол тухайн үед юу гэж үдчихсэн бэхлээр одоо гисрийн тууж бол шашны агуулгатай зохиолоо гэж нэгдүгээрт үзэж байна. Хоёрдугаарт гисэр бол Чингис хаан гэж одоо баталж ирсэн. Одоо зөвлөлт толгойд улсаар аспирантаа суралцж явахдаа одоо өөрийнх нь эрдмийн ажлыг удирдах байсан академич Койзонгоо бол гисэр бол Чингис юм аа гэдэг ингээд одоо нотолчихсан ийм байсан. Гэтэл удирч байгаа багшийнхан өмнөөс сөрөөд гисэр бол Чингис биш ээ. Гисэр бол одоо Манжин дайны тэнгэр Гуанди биш ээ. Гисэр бол Манжин одоо үзэл сурталын гол зэвсэг болж байсан шашны агуулгатай зохиол биш ээ. Гисэр бол шашны лам нарын одоо бигз жамсхан биш ээ. Гисэр бол одоо Өрөөмийн Кясар хаан биш ээ. Ийм одоо хэдэн үндэслэгээтэй сөргүүлэх асуулт тавиад гисэр бол одоо хар толгойтны одоо хүмүүний хаан ардчилсан одоо үзэл санаа бүхий зохиол. Гисэр бол одоо Монгол төвд, ойрд, Бурятад одоо өвөрмөц бий даасан ийм одоо утга зохиолын гол дурсгал болж хөгжсөн гэдэг ийм чухал. Гисэр бол одоо Андуу орны 11-р зууны үеийн Андуу орны нэг баг шиг хааны одоо түүхэн хэрэг явдлаас үндэслэсэн. Ийм хэд хэдэн үндэслэгээтэй зүйлийг гаргаж тавина гэдэг бол ихээхэн бэрхшээлтэй байсан. За тэрний дотроос бол тухайн гисрийг одоо судалж байсан тэр үед бол нэг их том үзэл сурталын их том эсрэг ийм одоо том санал гарсан. Энэ бол Орос Бурятын эрдэмтэд бол жишээлх юм бол одоо Хоц Намсраа, Жомц Томонов, Галсаанов, Хамгаанов гэ олон эрдэмтэд бол гисэр бол угаасаа Чингис мөө. Гисэр бол угаасаа шашны зохиолоо. Түүгээр ч барахгүй гисэр бол Оросын эсрэг хандсан зохиол. Жишээлх юм бол гисэр дотор Мангат хаан нартай тэмцсэн бүлэг гэдэг одоо гисрийн тууж дотор байгаа бараад гэсэн. Энд чинь бол Оросыг хэлж байгаа юм. Тийм учраас бол энэ одоо судалгааны одоо ийм ажил хийхэд бол одоо ийм харгас шинж чанартай гэж ингэж. За энэ бүгдийн одоо эсрэг одоо хариулт хэлэх. Бүх судалгаагаараа бол зөвхөн одоо энийг нотолж, няцааж одоо бичих шаардлага. Ингээд одоо гисрийн одоо судалгааг 1950 онд дуусгасан. Өнөөдөр бол гисрийг бол олон газар орон зөвхөн Монгол туурхтны хэмжээнд биш. Дэлхийн нийтээр одоо гисрийг судалж байна. Гисрийн судлал гэдэг нэрээр бол өнөөдөр Монгол туурхтнууд бол олон газар одоо хурлаж 2 жил болоод нэг удаа гисэр судлалын том хурлыг одоо Хятадын эрдэмтэд зохион байгуулж хийж байна. Өнөөдөр одоо гисрийн олон асуудлыг цааш нь тавласан. Энэ бүхний үе таалгыг нээж. Нөгөө талаар бол ер нь гисрийг одоо судалснараа ямар юм одоо Монголын утга соёлд тээж ирсэн бэ гэхээр гисэртэй адилхан
Монголын олон тийм хуучин зохиолын дурсгалыг ийм шинжлэх ухааны арга зүй, ийм арга барилаар цаашд одоо судлахын үе таалгыг одоо нээж өгсөн. Энэгээрээ бол өчнөө араасаа олон дурсгал бичгийг одоо гаргаж ирэх гардцыг одоо гисрэ судлалаараа одоо гаргасан. Миний их Уланбаяр манай хошууны аюушчив захирагчийн аж охин болж 1878 онд төрсөн гэдэг юм. Эхимэн эцэг нь Гүн Гомбод ной гэдэг малчин хүн байсан юм лээ. Манай эхээс 4 хүүхэд гараа тогтсонгүй цөм нас барсан гэдэг юм. Тэгэхээр нь хүүхэд тогтоолгохын төлөө Жамба гүүш гэдэг ламыг залж ном уншуулж байж л дээ. Яг тэр үед нь манай нутгийн Алтан очирт гэдэг хуйлган лам, Гончиг Балдан гэдэг хаалгачтай хоёулан морьтой дахиж явж л дээ. Тэгээд Алтан очирт лам Гончиг Балдангаас энэ хэнийх гэдэг айл юу гэж асууж, эднийх нь Далиагийнхан байна гэж. Хэнгэрэг цан дуграанд эд юу болж байгаа юм бэ гэж. Эдний бэрээс хэдэн хүүхэд гараад тогтоогүй юм аа. Тэгээд хүүхэд тогтоохын төлөө л гүрэн уншуулж байгаа юм байна. Тэгтэн Алтан очирт лам. За та Жамбагүүшийн хүүхэд тогтоохчтой барагтай үздээ. Харин надад өндөр хараатай юм бүү өгвөл сайн хүү өгнө, богино хараатай юм бүү өгвөл дунд хүү өгнө гэж хэлсэн юм гэдэг. Хожим нь Гончиг Балдан хаалгач энэ үгийг Далиагийн Эрэгзэн донойд хэлжээ. Эрэгзэн доной гэдэг нь миний өвөг эцэг л дээ. Өвөг эцэг Эрэгзэн донон ах Балдан ажаа гэдэг лам өндөр хараатай, богино хараатай хоёр юм бүү өртлөөд Алтан учирт ламд хадагтай мөргөж ламтан минь манай бэрээс 4 хүүхэд төрөөд индлээ. Цаашдаа хүүхэд тогтоож хайрлаа гэж айлтгаж. Тэр лам хадаг юм бүүг нь аваад цаашаа тавьж тэгэхээр нь Балдан ажаа. Ламтан та төрсөн хүүхдэд зүүлгэх зангаа хайрлахгүй юу? Тэгэхээр нь лам өврөөсөн шар дурдан алчуур аваад танд юугаан ч өхүүлээд энэ алчууран өгчвөл би ч алчуургүй юм болох юм а гэж. Ингээд Балдан ажаа амд урдан алчуур худалдан авч ирээд Алтан очирт ламд өгчээ. Алтан очирт лам өөрийн хуучин алчуурыг зангидж тарниндж үлээгээд Балдан ажаад өгсөн гэдэг. Тэрнээс хойш миний их Уланбаяраас манай ах Лувсан Жамс бит хоёр төрсөн гэдэг юм. Манай ах тэр дурдан алчуураас салахгүй үргэлж хүзүүн дайн зүүж явдаг байсан. Би бол бар өдрийн бар цагт төрсөн юм лээ. Намайг төрснөөс хойш 3 хоноод би минь угааж хорим хийж байтал санамсаргүй урилгагүйгээр арслан захирагч арслан хүү хоёр манайд ирсэн гэдэг юм. Төрөхөд нь 2 бар тохиол болсон. Угаахт нь 2 арслан тохиол болсон. Энэ бол ер нь бэлэгтэй сайн боллоо гэж тэгэхэд манайхан ярилцгааж байсан гэдэг. Хожим нь эцэг цэндийг бага эхнэр авахад манай ээжийг 2 хүүхэдтэй эхнэрийг буцааж болохгүй гэж шийдээд тусад нь гэр барьж мал тастаж өгөөд айл болгосон юм билээ. Түүнээс хойш манай эхээс бас жавдсан амгалан гэж 2 охин төрсөн. Бид дөрвөл эрүүл мэнд өсөж байжсэн юм да. За гисрийн туужийг судалсныхаа дараагаар 1959 онд Монголын уран зохиолын дээж 100 бэлэг гэдэг ийм одоо 100 зохиол орсон их том Монголын хуучин уран зохиолын дурсгал бичгийг одоо хэвлүүлсэн. За энэ 100 бэлэг гэдэг одоо юу гэсэн үг вэ? Ард түмний дотор одоо хүн болгон мэддэг гэтэл одоо бүрэн хэмжээнд энийг бас үг утгыг одоо тайлж чаддгүй. Санскрит хэлний эртний энтхэгийн бичгийн утга зохиолын хэл санскритээр бол прачна шата гэж хэлдэг. Тэрнийг одоо төвдөд бол шиарв жава гэж хэлдэг. Энэнийг одоо Монголд орчуулаад 100 бэлэг гэсэн. За энэ бол юу гэж хэлж яах вэ гэхээр энэ Монголын одоо эртний бичиг соёлын өвчин мөн одоо ганц Монголын тухайтах зүйл биш. Тэр урд уламжил холбоондоо бол одоо номд хуран улс гэх энтхэг төвд Монголын түүх соёлтой их гүн цуцсан холбогдсон гэдэг энэ санаа хэлж байгаа юм. Тийм учраас Намдын Сүрэнгаа бол энэ зохиолоо 100 бэлэг гэж энэ уламжлалт ийм нэрийг бол энд авч ашигласан. 100 бэлэг гэдэг нь бол 100 ухаан, 100 зохиол бүхэн нэг зөвл ухаан эрдмийг одоо хүргэж байна гэсэн. Ийм дорн зохины их бэлэгдэл дотрыг одоо гаргасан. За энэ зохиол гарснараа бол Монголын утга зохиолд Төв Азийн одоо нүүдэлчдийн соёлд, оюуны соёлд орон дахины утга зохиол юу хэлж ирсэн бэ гэхээр Монголын утга зохиол гэдэг чинь бол ер нь одоо хамгийн наадлан гэхэд одоо ингээ гаргаад тавьчихд бол нэг
100 одоо зохиол гээд ингээд гаргаад ирэх чинь энэ хэмжээний юм гарах юм байна. Гэтэл энэний цаана нэгдээ судлагдаагүй ичний олон зохиол бол одоо зөндөө байгаа. Энэ бол үнэхээр өнөөх аяг усан дотроос алтан загас гардггүй гэдгийг одоо үлгэр болвол энийг харуулж байгаа юм. Тэгэхээр тэр үед бол Монголын уран зохиолыг 100 зохиол болгоод бүрдгээд нэгээд шинжилээд гаргаад тавьдсан юм бас байгаагүй. Урд талын Оросын эрдэмтэд бол судалж яасан. Жишээлх юм бол одоо дурсгал бичгийг одоо эмгэгтгэж хэвлүүлж яасан, Попов хэвлүүлж яасан, Ковлеевский хэвлүүлж яасан, Позитнев хэвлүүлж яасан. Эд бол Монголын утга зохиолыг энэ дээж биш болгоод ингээд хэвлэхтэй бол хэсэг усэг одоо нэг зохиолын тасархаа тодорхой олон нийтэд мэдгдсэн нэг цөөн хэдэн зохиолыг гаргаж ирсэн. Энэгээр тооны хувьд ч одоо ахиулсан, доторх агуулгын хувьд ч ахиулсан, төрөл зөвлөлийн хувьд ч ахиулсан ийм. Тэгэхээр өнөөдөр бол 100 бэлгийг одоо ширээн дээр тавиагүй Монголын төвөг соёлыг судалдаг, утга зохиолыг судалдаг ийм одоо эрдэмтэн дэлхийд бол бараг олохгүй. Өнөөдөр Дамдын Сүрэнгаан энэ зохиолыг ном бүтээлийнхэн ишлэл зүйлтэнд одоо аваагүй эрдэмтэн гэж одоо байхгүй. Тэрэл зүгийн одоо судалгаа шинжилгээ хийдэг нь бол бүр албан ёсоор одоо байж байгаа ийм бүтээл бас. За ингэчээд энэ Дамдын Сүрэнгаан судалгааны нэг сонин тал нь бол нэгээс нөгөө нь олдож, нөгөөгөөс нөгөө нь гарч байдаг ийм одоо шаталсан холбоотой ийм судалгаа байдаг. За ингээд 100 зохиолыг ингээд гаргаад тавьчихлаа. За Монголын утга зохиол гэж одоо нэг ийм юм байна гэдээ одоо ширээн дээр нэг зузаан одоо ногоон хавтастай нэг юм бот гаргаад тавьчихлаар энэ зохиолыг чинь одоо цааш нэг үрчлээ. Зохиол үрээр нь, зохиолч үрээр нь одоо ингээд судлаад ирэх ийм одоо үе таалгыг цааш нь нээж байгаа. За ингээд одоо энэ цааш нь бол судлахтаа бол Монголын уран зохиолын тойм гэж 3 бот зохиолын одоо эмгэтгэлийг одоо өөрөө редакторлаж мөн одоо бусад Монголын утга зохиол судлагчдаараа бичүүлж ингэж одоо толгойж гаргасан. Энэ бол 1957 онд өөрийн анхны гаргасан Монголын утга уран зохиолын тойм 1-р бүтээс 1976 онд гарахад дууссан 3-р бүтээ хүртэл 3 бот гарсан. За энэ 3 бот дотроо бол энэ ямар зорилготой хийсэн гэхээр за Монголын уран зохиол гэж ерөнхийдөө тоймлоод аваад үзэхэд ийм 3 ботын юм гарч ирж байгаа шүү. За энэ 3 ботын үндсэн дээр ингээ бүртгэл. Энэ бол нэгсэндээ бүртгэж тоймолж гаргаж ирсэн. Цааш нь Монголын эртний уран зохиолын бүрэн түүхийг бичихийн урдл одоо нөхцөл болгож тавьж байгаа юм. Тэгэхээр Дамдын Сүрэнгаан бол шав нартай одоо утга зохиол судлагчдаа ийм өгүүлдэг байсан. Та нар бол одоо юунаа төрөнд тойм дурсгалаа мэдэхгүйгээр, тоймоо гаргахгүйгээр шууд түүх бичнэ гэх юм аа. Та нар бол юуны урд талд судалгаа хийлгүүгээр дүгнэх юм. Харин судалгаа хийгээд дүгнэх ёстой. Судалгаа хийлгүүгээр дүгнэх юм, судалгаа хийжээ дүгнэх ёстой. Ийм учраас бид нар удаа судалгаагаа хийх ёстой. Ийм үг хэлдэг байсан. Тэгээ энэ одоо 3 бот тойм болвол зохиол үрээр нь одоо энэ дотор нэг онцгой юм байгаа. Тэр онцгой юм нь бол 2 том бүлэг байгаа. Энэ 2 бүлэг бол тухайн үеийн үзэл сурталын хяналтын өөрөөр хэлбэл 1980-аад оны үед бол Монголын хэвлэл утга зохиол хянах гэдэг газар байгуулагдж ажиллаж явах үед бол хамгийн одоо тэр 2 бүлгийн эсрэг одоо ямар одоо их хүнд дайралт үзэж тэр 2 бүлгээ хасуулаад ямар их одоо манай их эрдэмтэн их гутарч бүхэл одоо бараг 3-аас 6 сарын турш одоо тэрнийхээ хойноос хөөцөлдөж оруулсан. Тэр нь ямар 2 бүлгөө гэхээр энтхэгийн уран зохиолоос уламжилтаа Монгол зохиол, төвдийн уран зохиолоос уламжилтаа Монгол зохиол гэж. Тэр 2 юу гэсэн гэхээр Монголын одоо эртний уран зохиолыг ерөөсөө л энтхэгийн зохиолын орчуулга, төвдийн зохиолын орчуулга гэд байдгийг няцааж энтхэгээс гаралтай зохиолч нь Монголынхоо хөрсөн дээр, Монголынхон ахуй дээр Монгол зохиол болоод одоо хөгжигдсэн байна шүү дээ, боловсрцсан байна шүү дээ, бие даасан бүтээл болсон байна шүү дээ гэдгийг л одоо сударч шинжилсэн 2 бүлэг. Тэгээ тэр 2 бүлгээ бол харин тухайн үеийн одоо их хаалт тэмцлийн үед тэмцэж оруулсан. Ингэснээрээ одоо өнөөгийн их ардчлалын утга зохиол манай ихтэй сургуулийн одоо оюутнуудын мэрэгжлийн багш нарын судлах шинжилх нарын гол одоо 2 бүлэг болж одоо ингэснээрээ тэр төрөүний хэлсэн Монголын утга зохиол бол орчуулгын уран зохиол байгаагүй гэдгийг одоо баталсан. Жишээ нь одоо энтхэгийн шид төрийн одоо үлгэр байгаа. Энтхэг шид төрийн үлгэр бол 25 бүлэгтэй. Гэтэл Монгол шид төрийн үлгэр чинь бол 13 бүлэгтэй, 21 бүлэгтэй, 35 бүлэгтэй. Ингээд одоо өөр болцсон байна гэдгийг бол нарийн судалж гаргасан. Ийм одоо ажлыг одоо 3 дахь их гол судалгаагаар гүйцээсэн. Монголын уран зохиолыг бол дорн дахины уран зохиолтой, бүс нутгийн уран зохиолтой, Төв Азийн нүүдэлчдийн уран зохиолтой харьцуулан судлах хэрэгтэй. Жишээлх юм бол одоо энтхэгийн уран зохиол, Монголын уран зохиол.
Төвдийн уран зохиолтой ямар холбоотой, Хятадын уран зохиолтой ямар холбоотой, Перс Аравын уран зохиолтой ямар холбоотой, Оросын уран зохиолтой ямар холбоотой. Энийг ингэж утгацгаал харьцаанд судлах хэрэгтэй. Ингээд одоо хэдэн шавийг одоо бэлдсэн. Энэ нь бол Энэтхэг Монголын уран зохиолыг одоо өөрөө голдож харьцуулан судалсан. Төвд Монголын уран зохиолыг одоо манай доктор профессор Талигач Яндам бат хоёрт одоо нэг гол одоо судлах үүрэг гэсэн. Хятадын уран зохиолыг одоо судалмаар байна. Тухайн үед Бээжин гэж одоо судалгаанд Бээжин гэсэн одоо хотын нэр тавьсан ном иш татчихгүй. Тийм үзэл сурталын дарангуйлын үед чинь Хятадын уран зохиол чинь яг тэр үед хаагдсан. Жохон наринд Хятад Монголын уран зохиолын судалгаа 1-2-ын төдий өгүүлээс цааш итрээ. Одоо бол энэ сайхан чөлөөтэй Хятад Монголын уран зохиолын уламжлалыг манай өвөрлөгч эрдэмтэд, Хятадын эрдэмтэд, Монголын эрдэмтэд хамтраад их хөргөн хүрээтэй одоо орж энэ эрдэмтний санаа зорилго бол одоо их ардчлалын одоо юм дахин биелэх юм сайхан үе таалга нэгдэж байна. 1915 онд манайха Харчинбаа жуун сэргээс дөрвөж Самбайс буюу одоогийн Чойрсон хотоос зүүн тийш их хүрээ гэдэг газар очиж үйлдсэн юм. Тэгэхэд би өөрийн их улан баярын хамт байснаа сайн санаж байгаа юм. Тэгээд 13 настай байхдаа намайг эцэг цэнд маань гэртээ очиж суулгалаа. Монгол бичиг зааж, уншиж, бичвэл сургалаа. Монгол үсгийн дүрм хэлний зүй гэдгийг огт заасангүй. Бодвол эцэг өөрөө ч тийм зүйлийг мэддэггүй байсан бол та. Харин хурдан цэвэрхэн бич чаддаг байсан. Намайг ч мөн хурдан цэвэр сайхан бичгийг гол болгож байсан. Манай эцэг цэндийн гэрт нэг авдар шахам хуучин судар байдаг байлаа. Би тэр судруудыг бүгдийг нь уншиж үзсэн юм. Эцгийн тэр авдранд байсан ном бичгийн заримыг тоожих юм бол үлгэрийн далай, ноён хутгтын сургаал, цаасан шуугны үлгэр, аршааны туслын тайлбар, товаагийн гэгээний сургаал, Уршаандар хааны тууж, Буман цагаан лусын судар, очроор огтлогчийн тус эрдэм, Чойждагнын тууж, нэг үсгийн эрдэм хэмээх сургаал, элдв өрөөлийн төвөр, галын тахилгын судар, чулууны бичиг, тус тусын сайн журмыг хичээх бичих хэмээх манж хэлнээс орчуулсан сургаал, хав муур хулган гурвын үлгэр, болор тол хэмээх гурван бож түүх, гэргэр хааны намтар хэмээх сургаал, манжин хаатаас гаргасан Монголын хууль, Монголын олон амь хошуудын данс, тус орны дотор байсан өртөө харуулын зураг, өртөөний дүрм зэрэг ийм л ном судрууд байсан та. Манай эцэг цэнд гэртээ ойр нутгийн 5-6 хүүхдийг үргэлж байлган монгол бичиг зааж сургадаг байлаа. Энэ нэг ёсны гэрийн сургууль шиг байлаа л да. Манайд ирсэн хүүхдүүд өмсөх хувцсан өөрсдөө авч ирдэг байлаа. Харин идэх хоолыг үн төлбөргүй манай ах л гаргадаг байсан. Хүүхдийг сургасны шан хөлс гэж ямар ч юм авдаггүй байлаа. Миний ах надаас нэг ах юм. Тэгэд бид хоёр 5-6 насны хүүхдүүд байлаа. Манайхан энэ хоёрын нэгийг лам болгож нөгөөг нь хар болгоно гэж ярьдаг байлаа. Чухам хэнийг хар болгож хэнийг лам болгохон шийдээгүй л байсан цаг юм а да. Нэг намар манайха жасаагаа уншууллаа. Намрын жасаа гэдэг бол жилвэр нэг удаа бурхан шүтэнээр дахиж ном уншуулахын нэр л дээ. Тэр үед олон хүн цуглаж, хоол унд идэж, баясаж наригддаг байсан. 4-5 лам нар ирж манай бурханыг дахиж ном уншиж байлаа. Лам нар өглөөнөөс өд хүртэл ном уншаад, үдэл завсарлаад, цай ууж, хоол идэж байгаа. Нэг харахнаа гэрийн үннээс дүүжилсэн хингэрний дэргэд 2 дохиур байх юм. Ах бид хоёр тэр дохиурыг нэгээр нь авлаа. Манай ах нэг дохиураар хингэрийг нь хамаа намаагүй цохиж байна. Би урд нь цахиур буугаар бай буудахыг харсан учраас дохиурын цахиур буу шиг барьж ахлагч ламыг буудах гэж байгаа юм шиг шагаалаа шүү. Тэгсэн манайхан нүгэлтэй амтангүй энийг харвуу таминэ гэд намайг гэрээс хөөж гаргаж иж үлээ. Тэгээд л тэрнээс хойш ахыг лам болгоно, намайг хар болгоно гэж манайхан эргэлтгүй шийдсэн юм байна лээ. Дамдын багшийн одоо энэ оюун санааны өв яаж үлдэв? Бид нар өнөөдөр шинжлэх ухаанд энийг одоо цааш нь яаж одоо хөгжүүлв гэдэг энэ талаар нэг хэдэн үг хэлье. Тэгэхээр бид нар бол энэ төвд судлалын тасгийг цааш нь одоо энэ чиглэлээр бол судалгааны ажлыг хийж байна. Дамдын багшийн одоо үүсгэн байгуулсан төвд судлалын тасаг гэдэг одоо манай шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн дотор нэг том салбар байгаа. Энд одоо цөөн хэдэн ажилтнтай. За ингээд одоо энэ багшийн 90 насны их
ой одоо тохиож байгаа энэ үед багштай оюун санааны энэ тайлан болгож бас ганц нэг зүйл хийснээ бол ярих хэрэгтэй гэж ингэж одоо бодож байна. Манай төвд судлалын тасгийн одоо эрдэм шинжилгээний ажилтнууд одоо хамтарч ороод энд бол энэ Монголын утга зохиолын Монголын уран зохиолын дээж 108 ботын 1-р бот. 1-р бот нь бол сайн үгсийн сан гэдэг ийм ботыг одоо хэвлүүлсэн. За энэ ботод юу оруулсан бэ гэхээр Монголын утга зохиолын түүхэнд мартагдсан 2 гол бүлгийг энд нэмж оруулсан. Энэ бол монголчуудын хятадаар бичсэн уран зохиол, монголчуудын төвд хэлээр бичсэн зохиол. За тэгэхээр бол Дамдын Сүрэн багш бол үндсэндээ одоо 1958 он гэхэд бол төвд хэлээр бичсэн говийн догшин ноён утга Данзан Аравжаа гээд нэг хүний нэр анх эхэлж гаргаж ирээд тэрнийг одоо манай Эрдэмтэн Цаангоогоор судлуулад тэрний дараагаар бол төвд хэлээр бичсэн нэг хэдэн зохиолыг одоо гаргаж манай төвд шалтан гэрэл гонороор судлуулад өөрөө ч бас оролцож байсан. Тэрнээс хойш одоо бидний хийсэн нэмсэн зүйл юу вэ гэхээр энд бол одоо 40 гаруй төвдөр бичсэн зохиолчдын бүтээлийг орчуулж энд бол одоо оруулсан. Мөн энэ одоо Алтан хурдан гэж монголчуудын 17 дугаар зуунаас хойш 20 дугаар зууны ихэнх хүртэл Монголын эрдэмтэн мэрэгдийн төвд хэлээр зохиосон зохиолын зүйл. За энэнийг бол өнөөдөр одоо манай утга зохиол судлагчид энэнгээс одоо гол судлагтгуунаа болгож зохиол бүтээлийн судалж байна. Манай гүн ухаантнууд судалж байна, түүхийнхэн судалж байна. Энд бол одоо жишээ нь Данзан Аравжаа, Агван Хайдэ, Уйсамбу, Бэлин Ламагван Дам, Цанилловын Шагдар гэдэг одоо огт нэр дуулдаагүй олон бүтээлүүдийг энд орж бас одоо хэвлүүлсэн. Монгол орчуулгын товчон гэж 13 дугаар зууны үеэс 20 дугаар зууны ихэнх хүртэл одоо төвд хэлнээс, санскрит хэлнээс, хятад хэлнээс, бусад хэлнээс хийжээс орчуулгын томиг гаргаад ялангуяа төвд хэлнээс ямар одоо зохиолыг яаж уран сайхантайгаар орчуулж байсныг одоо задлан шинжилж бичсэн. Түүнээс гадна бол нэг том ажил болвол Дамдын Сүрэн багшийн үед бол иргэний зохиолыг тухайн үеийн одоо үзэл сурталын бас их зааг хязгаар их хэмжээ хявсаанаас болж одоо иргэний зохиолыг эртний уран зохиол, шашны зохиолоос ялгаж судалж байна. Энэнийг сүүлийн үед одоо манай төвд судлалын тасгаас одоо төсөл боловсруулад манай академич доктор профессор Цэрэн Содомгоогоор бол ийм ажил хийлгсэн. Энэ бол одоо Монголын бурхны шашны уран зохиолоо гэж. Энэ бол тэр үсэл суртлын хявцааг давж жинхэнэ бурхны шашны уран зохиол гэдэг чинь өөрөө ямар уран сайхантай, үзэл санааны ямар чиглэлтэй, ямар бүтээл байсан бэ гэдгийг бол одоо энд гаргаж ирсэн. За энэ бол одоо төрийн шагналд одоо дэвссэн манай ийм одоо бүтээл байгаа. Энэ бол манай төвд судлалын тасгаас өнгөрсөн 3 жилд хийсэн гол ажлын нэг. Дамдын Сүрэнгааг ингээд өнөөдөр 90 жилийн ноог тэмдэглэхийн босгон дээрээс одоо 1986 онд одоо таалал төгссөнөөс нь хойш манай энэ сав шим ертөнцийн одоо энэ мандал буурлын зааг залгаан дээр гарсан ардчилсан одоо энэ их өөрчлөлтийн үүдэн дээр ингээд эргээд харахад их сонин санагдаж байгаа. Юун сонин санагдаж байна вэ гэхээр манай нэг нэрт эрдэмтэн академич Шагдрын Бирагоо нэг 90 хэдэн онд нэг эрдэм шинжилгээний хуралдаар нэг сайхан үхэлсэн. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр Дамдын Сүрэнгаа бол өнөөгийн ардчлалын үед манай үе дотроос, манай эрдэмт дотроос өөрчлөгдөхгүй байх ганц хүн энэ мөн гэж. Их ардчлалын үед өөрчлөгдөхгүй үлдэх ганц хүн бол Дамдын Сүрэнгаа байсан юм аа гэж одоо ингэж хэлсэн. Үнэхээр ч одоо энэ хүн энэ бүтээл нь ямар ч одоо нийгмийн өөрчлөлт болсон, ямар ч үзэл сурталын одоо өөр халаа залгаа гарч ирсэн энэ хүний хийсэн бүтээсэн юм тэр цаг үеийнхаа утга агуулгаар алга болчихгүй мөнхөд одоо энэ альч цаг үедээ тохироод. За энэний цаат үндэс учир нь юу гэхээр ерөөсөө л энэ бол Монгол улсын үндэстэн байх соёлын өвийг л олж судалсанд байна гэж ингэж одоо үзмээр байгаа юм аа. Эрдэм гэдэг өндөр уулын оргил мэд. Уулан давирахад бие чармай. Эрдмийг сурахад ухаан чармай. Уулын оргилд хөрвөл орчин үеийн газрын сайхан үдсэнтэй байдал тодорхой харагдана. Эрдмийг сурвал хамрын учир сайхан мэдэгдэнэ. Эрдэмгүй хүн эрг ганган яроолд байгаа юм шиг. Тойрон болж байгаа явдлыг мэдэхгүй. Эрдэмтэн хүн уулын оргил дээр гарсан хүн шиг хамаг юмны учрыг
сайхан мэдэж байна.